Монцам агентлаг мэдээлж байна. Баян хонгор аймаг гадаад орнуудтай найрсаг харилцаа, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бүс нутаг, өөрийн аймгийн онцлог тулгуурлан өргөжүүлж байна. Тухайлбал 2017-оос 2019 онд нийт 50 гаруй гадаад арга хэмжээг зохион байгуулжээ. Баян хонгор аймаг, бүгд найрамдах Хятад улсын Ашаа аймаг, Оросын албаны улсын Кабанский муж, бүгд найрамдах Солонгос улсын Янжуу, Ансан хот, Япон улсын Ойта муж, бүгд найрамдах Болгар улсын Русия мужуудтай хамтран ажиллаж, эмч болон багш нар харилцан туршлага судлан, сурагчид тус улсын сургуулиудад суралцж байна. Цаашид бид Английн Лондон хот болон бүгд найрамдах Австри улсын зарим хот мужууд, бүгд найрамдах Хятад улсын Хэби муж зэрэг хотуудтай хамтан ажиллагаа тогтоохоор ингээд албан хүсэлтүүдэд хөргүүлээд байгаа. Мөн бусад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах аймагта олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бол судалж байгаа. Бүгд найрамдах Хятад улсын Ашаа аймагтай гадаад худалдаа, хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр бүгд найрамдах Солонгос улсын Кимпо хоттой ажиллах хүч гаргах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн Баян хонгор аймагт Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ Эрдэс баялаг түүхийн эдийн иж бүрэн санаачлах хөтөлбөр, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, хил хязгааргүй агрономич малын эмч нар Францын төрийн бус байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн зүүн зэрэг олон улсын байгууллагуудтай 10 гаруй төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.